өглөө нэмэнд мацаг бариад 60 цаг болсон байна. Миний яагаад мацаг барьсан шалтгааныг ярихад манай ханы ихч уянгаа ихч маань маш олон жил 10-аад жил эмнэлгээр яваад тэрээс тэр биеийн дотор байгаа тэр муу зүйлүүдийг эмнэлгээр яваачаад байгаа. Эмчилж чадахгүй байгаа болохоор өөрийнхөө биеэрээ мацаг барьж яаж эрүүл биетэй болж байгаа гэдгийг туршиж үзэхийн тулд би өөрийнхөө туулаар туулсан энэ тэмдэглэлийг би одоо бичиж байна. Нэгдүгээрт 24 цаг мацаг барихад тарих маш их одоо японоор бол гүра буюу нөгөө дотор байгаа муухар бие рүү ялгарч тэгээд нөгөө задарч ядарсан байдалтай жоохон нэг тийм нөгөө суугаад хүн ингээ босохоор ингээ толгой иргэдэж штэ. Тиймэрхүү байдалтай байлаа. Тэгээ 24 цагийн дараа би нэг сайхан шөлтөө хоол идээд нэг сайхан агаарт гараад явахаар нэг тийм биемээ сайхан эрүүлчээд байгаа юм шиг нэг тийм эрүүл болсон юм шиг нэг хөнгөн болсон юм шиг тийм мэдрэмжийг аваад хажуугаар нөгөө нэг дасгал хийгээд булчингийн дасгал хийгээд сунаалт хийгээд тэгээ нэг жоохон агаарт гараад явангууд бүр илүү их японоор бол генки буюу бүр илүү их биемийн сайжирж байгаа юм шиг санагдаж ирлээ. Тэгээ 48 цагийн мацаг руугаа ороход нүдэрээ ингээд хоол унд самар маамар жимсэн ингээд харж байхад идмээр юм шиг бодолт мань идмээр юм шиг тийм мэдрэмж төрж. Тэгтээ нөгөө нэг миний нөгөө зорилго маань мэдээж хэрэг уянгаагчийн төлөөл өөрөө тэр нөгөө туулалтыг туулж байгаа болохоор туулж үзэж байж тэр хүнд бас ихтгэл үнэмшил гарч ирнэ гэдэг утгаараа байсан болохоор нүдэнд харагдж ирсэн тэр идэх зүйлүүдийг бүгднийг төвчиж 48 цаг болгоход одоо ингээ эргээ харахад би өмнөх хоол идэж байсан үеэсээ илүүтэйгээр маш их тийм одоо юу гэх юм гэрэлтэй маш их тийм одоо илүү их ирч хүчтэй болж эхэлж байна л да. Тэгээ нөгөө 48 цагийн хугацаанд ингээд өөрийнхөө биеийг ингээд ажиглаж явах хугацаанд бол ходоодоор ингэж баазалж ингэж юм идээчээж гэдэг ч юм уу нэг тийм нэг мэдрэмжүүд гарч ирсэн. Тэгээд тархиар жоохон нурууны дагцны араар ингээд жоохон ядарсан байрын. Тэгээ нөгөө босоод ингээ явахаар нэг тийм ядарсан байрын байсан ч гэсэндээ одоо яг би 48 цагаа өнгөрөөгөөд өглөө унтаад босоод ирэхэд надад одоо ямар нэгэн зүйл идэх тийм хүсэл шалга гүүгээ тариагаад явчихвар юм шиг тиймэрхүү санагдчих байна. Тэгэхээр тэр номон дээр бичсэн байгаа зүйлийг ч гэсэндээ ингээд тушаад үзээд бас яхад товчоор хэлэхэд бидний нөгөө идэж уугаад өөрийгөө энержүүлж гинэ гэж бодож байсан бодол маань одоо эсрэгээр болчихлоо шүү дээ. Юу гэсэн үг вэ гэхээр нөгөө ходоод руу юм хийхгүй байх тусам ходоодон дотор байгаа бидний эс маань өөрөө муу эсээ идэж эхэлж байна гэдгийг ойлгоод
Тэгээ нөгөө муу хийсэн маань өөрөө нөгөө итгэвчээд тэгээ нөгөө нэг тарих толгоо ингээд жоохон ингээд өвдөх ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмж төрж байна гэж ойлгож байгаа. Тэгээд тэрийгэ давсныхаа дараа одоо би яг 48 цаг 60 цагийн дараа миний хоошоогоо нөгөө юу гарахгүй баас гарахгүй байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө дотор муу зүйл маань ингээд өчтөр хурж өдөр ингээд гараад явцсан байгаа байхгүй юу. Тэгээд улам илүү тийм одоо нөгөө эрч хүчтэй болж эхэлж байна. Тэгээ би энэ дээр юу гэж бодож байна гэхээр хүн идэх гэж амьдраад байгаа мó эсвэл амьдрахын төлөө идээд байгаа мó гэдгийг ойлгосон цагт бид нар буцаад эрүүлж хэмээн бид нар буцаад амьдрал илүү их одоо ад жаргалыг мэдэрч амьдрах юм байна. Илүү их хүмүүсүүдийг хайрлах юм байна. Илүү их одоо тэр мал амьтан гэдэг ч юм уу идэх уух юмд анхаарал хандуулах юм байна гэдгийг ойлголоо. Тэгэхээр бид нар өөрсдийгөө имжлэх чадвартай юм байна. Бид нар өөрсдийгөө залуучуулах чадвартай юм байна гэдгийг ойлгож байна шүү дээ. Тэгэхээр заавалчгүй 48 цагийн мацаг биш, 72 цагийн мацаг биш. Өдрийн 12 цагийн 16 цагийн мацаг гэж байдгийн гэлээ. Бас тэрнгээр хийсэн ч болох юм байна гэж. Жилдээ нэг 2-3 одоо би бол эрүүл хүн шүү дээ. Эрүүл хүн болвол заавалчгүй 48 цагийн 60 цагийн мацаг барих шаардлагагүй. Гэхдээ нөгөө бид байгаа хоримтлагдсан бүх хорыг гаргачихж байгаа байхгүй. Одоо өөрийнхөө нөгөө сайн эсүүд нь тэр муу эсүүдээ идээд эхэлж ин гэсэн үг л дээ. Тэр муу одоо нөгөө тэр ном дээр хүртэл ингэж бичсэн байгаа. Уураг өөрөө хүртэл уурга эсэн дотор байгаа биемээ өөрөө уурга үйлдвэрлэж ингэж байгаа байхгүй. Энэ жоохон бодгол асуудал юм те. Тэгээ хавдрын эс бол нөгөө тэр дотор хавдрын эс юм идэхгүй байснараа нөгөө цочроо байдалд ороод тэгээ нөгөө нөгөө бидний нөгөө нэг нөгөө юуны эс гэж хэлдэг шүү дээ. Нөгөө дархлааны эс өөрөө нөгөө унтчихсэн дархлааны эсүүд нь сэрээд тэнгуү хутлаа тэр хавдартай эсийг идэж байгаа. Идэж ингэж тэр номдоо яг тэр процесс нь тэр толгой эргэх жоохон ядарсан сүлдсэн байдал маань тэр гэж би одоо өөрийнхөө биеэрээ мэдэрч байна. Би одоо улам илүү залуучж байна. Улам илүү сайхан одоо илүү их гинки буюу улам илүү чадвартай болж биемээ улам илүү эрүүл болж байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Бай бай.